сайн байцгаана уу? Наа Coach Oko гэдэг даваасрынгийн Батгтёбор тэгээд энэ Go Play Academy-ийн үүсгэн байгуулагчдын нэг нь байна. Тэгээд энэ камп дээр өөрөө бас ингээ коучлээ явдаг юм байна. Миний хувьд энэ өөрийн маань хувьд бид нарын 5 дахь хүүхдийн маань камп зохион байгуулж байна. Go Play Academy нь 2024 онд бид нар анхны хүүхдийн цуслангаа 100 яг ингээ тэрэлжид эхэлж байсан. Ингээд энэ удаа бид нар Big Sky Lodge дээр тэрэлжид 5 дахь ангиа энэ ч авцсан байна. 26 хүүхэдтэй анги байна. 26 хүүхдүүд маань 3 оронд амьдардаг хүүхдүүдний газар цугларсан байна. Энэ хүүхдүүдийн маань хүйс нь бол нэг ойролцоогоор яг ижил хуваагдсан байгаад байгаа. За тэгээд тэрэн дотроо бас 14, 15, 16 настай хүүхдүүд нь яг 50% эзэлж байна. Манай камп анхны кампта 10, 11, 12 та хүүхдүүдээс 18 та хүүхдүүдийг хамарсан байсан. Тэгээд бидний тухайн үед нэг ойлгож авсан юм нь юу байсан бэ гэхээр яг үнэхээр тийм 13-аас доош нас, 13-аас дээш нас гэдэг дээр үнэхээр том бас юм ойлголт, агуулга, сонирхолтой байдал, анхаарал хандуулах чадвар энэ төр үнэхээр том ялгаа байна гэдгийг анзаараад тэгээ бид нар уулын өнгөрсөн жилээс эхлээд зөвхөн 13-аас дээш насны хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн байгаа. Гэхдээ яах аргагүй 11, 12-тэй 10 настай хүүхдүүдийн ээж аауд маань бас өнөөдөр хүүхдүүдэд явуулах хүсэлтэй байгаа болохоор бид нар бас ингээд нэмж эхэлж байгаа. Тэд нарыг өргөжүүлж эхэлж байгаа. Тэгээ яг тэрний хариуд энэ жил бид нар анхудаа 2 ээлжийг явуулж байна. Тэгэхээр энэ ээлж маань ингээд 6 сарда ингээд дуусна. Өнөөдөр манай 7 дахь өдөр. Тэгэхээр дахиад 2 хоногийн дараа энэ програм дуусч байгаа. Эднийгээ санах бах. Тэгээ жил ирэх тусам өөрчлөж байгаа. Бид нар ирэх жилдээ 27 онд Америкт хүүхдийн цуслангаа явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгээ магадгүй бас Европт нэвтрүүлэх талаар байж байна. Энэ хүүхдийн цуслан маань маш ингээд манай хүүхдийн цуслан ингээд онцлог гэж ярих юм бол бид нар энэ 10 өдөр ингэж ярьж байгаа бол энэ 10 өдөрт маш их зүйлийг хамруулсан байдаг. Өдөртөө 3 чухал experience-ийг хүүхдүүд маань ABC гэдэг блокороо сурж байгаа. Тэгээд эхний кампусаа 5 дахь кампын өдөр шөнөгүй ялгаатай байгаа. Бид нэр өөрсдөө энэ камптаа суралцаж эхэлж байгаа. Энэ кампаа яаж сайжруулах болоор мэдэрч байна. Бас манайд орж иж байгаа хүүхдүүдэд бид нэр ойлгож ирж байна. Мэдээж манай кампт бүх хүүхдүүд орж ирэхгүй. Яг л манай кампт тохирсон хүүхдүүд гэж байна. Тохироогүй хүүхдүүд гэж бас байх баг. Тэгэхээр бид нэр тэр хүүхдүүдэд ойлгоснороо энэ хүүхдүүд маань өнөөдөр энэ кампт ирж яг яах гэсэн. Бид нар энэ хүүхдүүдтэй өөрсдийн гэсэн үгийг гэсэн бодлууд байгаа, зорилгууд байгаа, мэдлгүүдийг өгмөр байгаа. Тэгээ бид нар тэрийг нөгөө тоглоомын аргаар буюу play sort-оор өгдөг. Тэгээ энийг бид нар аль хэзээ баталсан. Тийм ч болохоор өөртөө айгүй бардан байдаг. Манай програм, манай хүүхдийн цуслангийн саяны ярьсан тэр баталсан гэдгийн ард нэг хардаг статистик нь юу вэ гэхээр нийт одоо чинь 26 хүүхэд орж ирлээ гэхэд 30-аас 40% нь дандаа давтсан хүүхдүүд байгаа. Өөрөөр хэлбэл 3 хүн болгоны нэг нь давтж байгаа хүүхдүүд гэсэн ийм өндөр одоо ийм баталгаажуулалттай ийм гоё камп байгаа болохоор би бас кампта айгүй итгэдэг. Бид нар үр дүн жинхнээс гаргаж яах гэж боддог. Манай кампи бас нэг онцлогийг яривал энэ сая сонсон байх мадуу харсан байх бид нар Америкт байдаг GenBridge гэдэг төрлийн бас байгууллагатай Google-ийн senior инженер, staff senior engineer батлага тэгээд энэ жилийн Америкуудаа тэнд байдаг Америкчуудын монголчуудынхаа хүүхдийг зохион байгуулдаг ийм төрлийн бустай хамтарч ажилладаг. Тэгэхээр манайд Америкт амьдардаг хүүхдүүд бол орж ирдэг. Өнгөрсөн жил бид манайд монголоор ярьдгүй тийм хүүхдүүд. Тэгээд тэрийгээ дагаад манай камп бол айгүй 2-3 хэлээр зэрэг ярьж явдаг камп аа. Монгол хэлээрч хүүхдүүд хоорондоо ярилцсан, англи хэлээрч ярилцсан. Энэ удаагийн камп дээр нийтдээ 18 коуч энэ 10 хоногийн хугацаанд хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Энэ дотор сэтгэл зүйч орж байгаа, би орж байгаа тийм ээ. За тэгээд одоо жишээ нь одоо бэлгээний коучуд өнөөдөр Монгол өдөртөөр ирсэн байна. Фитнес коучуд ирнэ, vibe coding-ийн коучуд ирнэ, entrepreneurship-ийн коучуд ирнэ гэх мэтэр 18 хүмүүс өдөр болгон ингээ орж гараад энэ хүүхдүүдтэй ажиллаад ингээ явж байгаа. Тэгээд тэр болгоно өнөөдөр Монгол англи хэл дээр зэрэг явагдаж байгаа. За энэ 5 дахь камп дээр би бас нэг хэлмээр байгаа нэг онцлог нь гэвэл бид нар Сингапурын STEM гэдэг байгууллагатай хамтарч ажиллаж байгаа. Энэ нь болохоор өөрөө өнөөдөр дэлхийн Аз номхон талаа ихэвчлэн 60 гаруй сургууль одоо STEM-ийг өөрийнхөө бац китээр ингэж бий болгож байгаа. Мотортой бас системээс нэг жоон ялгаатай ийм мундаг Сингапурын төртэй ажилладаг ийм Сингапурын стартап байгаа. Тэгээд тэд нартэй ажиллаад энэ жил энэ удаа бид нар бас одоо яг STEM-ийг нэвтрүүлсэн. Гэхдээ маш practical байдлаар энэ чинь анзаарчихсан зүйл нь юу гэсэн насаас үл хамаарч байна, хүйс хамаагүй байна, сурахад амархан байна. 2-3 цагийн
одоо ингэ сурсны дараа хүүхдүүд маань өөрсдөө ингэ роботыг бүтээгээд хоорондоо бүгдээр ингэж өрсөлдөж байгаа юм гаргаж ирсэн. Энэ STEM-ийн мэдлэгийг ингэж ортуулж байгаа. Энэ STEM-ээрээ дамжуулж бид кодингийн учрыг зааж өгж байгаа. Лог сэтгэлгээг зааж өгж байгаа. Тэгээд ойлгомжтой бос юмнууд нь орж ирээ. Тэгээ яг тэрнийхээ араас бид тэрнийхээ өмнө vibe coding зааж байгаа. Тэгээ бас тэрсэн AI суурилсан vibe coding тэгээд hackathon гэдэг элементээ оруулж байгаа. Тэгэхээр энэ бас манай програмуудын онцлог энэ цуслангийн онцлог гэж бодож байна. Бид нар энэ кампт ингээд мэдээж ингээд энэ камп дээр юу явагддаг тухай ярих нь бол нэг зүйл. Тэгээ бидний амлалтуудыг өгдөг энэ програмуудыг ингээд хэдэн сар боловсруулж байгаа, төлөвлөж байгаа, хийдэг байгаа. Гэхдээ мэдээч хэрэг энэ хийж байгаа бидний энэ зохион бүтээж байгаа энэ бүх програм нь яг боддоор өнөөдөр манай кампт орсон хүүхдүүд маань эндээс буцаад амьдралаа цаашаа өрнүүлэхдээ амьдралд нь хэрвээ өөрчлөлт гарахгүй байгаа бол бидний хувьд энийг амжилттай камп гэж тооцохгүй. Зөвхөн бид нар юмаа хийчихсэн болохоор энэ камп амжилттай байна. Энэ камп амжилттай байхын тулд бидний харах ёстой баталгаажуулалт нь юу юм гэхээр манай кампт орж ирсэн хүүхдүүд цаашаага яваад өөрийнхөө харилцааг өөрчилж чадж байна уу? Өөрийнхөө тухай ойлголтыг өөрчилж чадж байна уу? Арай нэг илүү зөрөгтэй зүйлийг хийхээр болохоор шийдсэн үү? Өөрийнхөө амьдралд байдаг хэцүү шийдвэрүүдийг гаргаж чадсан уу? Ээж аав болон богино өөрийнхөө ойр дотны харилцаануудаа арай ондоогоор орж чадаж байна уу? Магадгүй манай нэг хүүхэд маань өнөөдөр надад юу хийсэн гэхлээр хоёр дахь удаа орж байгаа хүүхэд маань юу хийсэн гэхлээр эхний кампийн дараа тэр илүү амьдрал зөрөгтэй байхаар шийдсэн. Ээж аавтайгаа зүгээр зүгтаад байхын оронд хэцүү ч гэсэн тэр яриа руу ороход шийдсэн гэж жишээ нь хэлсэн байна. Гэх мэтийн бодит өөрчлөлтүүдийг л бид нар харах гэж хичээдэг. Тэгээ миний бодлоор нийт ирж байгаа хүүхдийн маань 30-40% давтаж ирж байгаа гэдэг маань өөрөө ээж аваасаа ч адилхан хүүхдүүдээсээ ч адилхан яг миний хэлээд байгаа зүйлийн баталгаажуултыг бий болсон гэж. Маш бас нэг сонирхолтой зүйлийг харуул манай хүүхдүүдийн видеог үзэх юм бол олон хүүхдүүд маань шинэ хүүхдүүд маань ялангуяа ээж нь хэлсэн болохоор аав нь хэлсэн болохоор энэ кампт ирсэн байдаг. Тэгээд нэмэх нь манай сошиал медиаг хараа ирсэн байдаг. Тэгээд ихэнх тохиолдолд ер нь бас яг бид нар бас яг ингээд энэ юугаараа ээж аваараа ингэж дамжуулж ирэхдээ энэ хүүхдүүд маань бас юу болдгийг ойлгодог юм шиг байна. Гэхдээ нэг одоо баталгаатай хэлж чадах юм нь ээж аав нь явуулсан хүүхдүүдийн 80% нь энд ирсэндээ маш хаппи байдаг. Тэгээ энэ бас бидний энэ камптаа итгэж байгаа зүйл гэж бодож байна. Тэгээд 8 сарын эсэлтэндээ хүүхдүүдээ бүгдийг урьж байна. За тэгээд 8 сараар зөвхөн дуусчихгүй бид нар өвөл дахиад камп хийх болно. Дараа жил 27 онд бас уулзаж болох байх шүү. Тэгээ манай Play Academy-д хүүхдүүдээ бүгдийг бид нар урьж байна. Тавтай морилоорой манайхаа.